Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Smart Slim аппликейшны хүнсний калорийн жагсаалт систем хэрэг ажиллах талаар зааварчилгаа өгье өнөөдөр. За энэ хэсэг дээр болохоор одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийн 100 г дах илчилгээний хэмжээнүүд байгаа. Энэ жагсаалтан дээр. За энэ дээр нийтлэг хэрэглэгддэг нэлээд олон бүтээгдэхүүнүүд байгаа. Та бүхэнд доорх хуудасалтаар ороод үзэх боломжтой. За мөн одоо бүтээгдэхүүний олон хуудас болгоноор хүн орж үзэхэд хэцүү учраас та шууд хайлт хийж болно. Кириллээр хайх хэрэгтэй. За энэ хэрэгцээний дээрх жагсаалтанд таны одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүн байхгүй байх юм бол та нэмж өгөх боломжтой. За нэмэхийн тулд энэ доотлын хэсгээр орно гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнийхээ нэрийг оруулаад, илчилгээний хэмжээг оруулаад, тэгээд энэ маань махан бүтээгдэхүүн үү, хүнс ногоо гурил үү гэдгийг сонгоо оруулах боломжтой. За жишээ нь манай энд бол дахианы цээж махны калорийн мэдээллийг оруулаг байгаа. Тиймээс оруулж үзье. За дахианы цээж мах энд Tyson дахианы мэдээллийг оруулах гэж байна. За 100 г дах илчилгээний мэдээлэл нь болохоор 241 ккал. За нэмэх товчийг дарснаар дээрх жагсаалтад дахианы цээж мах нэмэгдэнэ. За мөн та хүнсний бүтээгдэхүүний калорийн мэдээлэл буруу байна гэж үзвэл засах боломжтой. За чинь адууны махны мэдээллийг засч үзье. За энэ харандаагаар тэмдэглэсэн хэсгээр нь дарахаар адууны мах нь орж ирлээ. За илчилгээний мэдээллийг солихол за 206 бишээ 207 ккал байдгаа гэвэл 207 гэж бичээ шинжлэх товчийг дарна. За ингэхээр 100 г дах калорийн мэдээлэл солигдлоо. Мөн та одоо хүнсний мэдээлэл нэмэхдээ алдаатай буруу зүрх оруулсан байж болно. Тэрийг устгах үйлдэлээр устгаж болно. За чинь энд үзэхэд дахианы цээж мах маань 2 удаа оруулчихсан байна. Тийм учраас би хамгийн сүүлийнх нь устгахыг. Тэгэхээр артлын шагталсан товчон дээр дараад дахианы цээж махны мэдээллийг устгах ихтгэлтэй байна уу? За тийм ээ. За устгаад үл жагсаалт маань буцаан уншигдлаа. За хамгийн сүүлийн утсан дээр очие. 2 байсан бол 1 болсон байна. За яг энэ үйлдэлтэй адилханаар дасгалын калорийн жагсаалт систем та ажиллах боломжтой. Үйлдэл нь бол яг энэтэй адилхан. За та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.